Монголын 2026 оны цэргийн бүртгэл 1-р сарын 7-оос 23-ны өдрүүдэд зохион байгуулна. Сайн байцгаана үзэгчдээ, глобал мэдээ эхэлж байна. Эцүүдэд хөтлөгч Гамбатын баасан сүрүү ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Улаанбаатар төмөр зам дээр шатхуунтай 853 вагон байна. 2026 оны цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 7-нд эхэлнэ. Монгол дуучин Владивосток хотод дуурийн тэргүүн гоцлол дуучнаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатхуунтай 853 вагон байна. За үнээс 215 нь буюу 12900 тонн нь АИ-92, 4 буюу 240 тонн нь АИ-95 автобензин байна. Мөн 532 нь буюу 31920 тонн нь дизелийн түлш бол 33 нь буюу 1980 тонн нь онгоцны түлш байна. За үлдсэн 69 вагонд нь газрын тосны бусад бүтээгдэхүүн тус байна. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатхуунтай 853 вагон байгаагаас толгой төртөнд 97 вагон АИ-92, 1 вагон АИ-95 автобензин болон 203 вагон дизель түлш, 33 вагон онгоцны түлш тус буйна. Аршаан төртөнд 5 вагон АИ-92, 18 вагон дизель түлш, Улаанбаатар өртөнд 37 вагон АИ-92, 35 вагон дизель түлш, Дархан өртөнд 6 вагон АИ-92, 3 вагон АИ-95, 6 вагон дизель түлш, Сүгатар өртөнд 15, Сайншанд өртөнд 38 вагон дизель түлш тус буух юм байна. Мөн буух өртөдийг чиглэн замд 70 вагон АИ-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна. Энэ сарын 1-ээс 5-ны хооронд нийтдээ 15,000 гаруй тонн АИ-92 автобензин, 19,000 орчим тонн дизель түлш тус орж иржээ. Тодорхойлбол Сүхбаатар бомтоор 181 вагон буюу 11,000 орчим тонн АИ-92 автобензин, 312 вагон буюу 19,000 орчим тонн дизель түлш, замын өд бомтоор 75 вагон буюу 4,500 тонн АИ-92 автобензин тус орж ирсэн байна. Монгол улсын иргэн 18-аас 50 насны цэргийн гүрхтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмссэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй. За бүртгэлийг зөвхөн 1-р сард зохион байгуулдаг. Энэ дагуу 2026 оны цэргийн бүртгэл орон даяар эхлээд байна. Орон нутагт цэргийн бүртгэлийг мал тооллохтой хамтдхан зохион байгуулсан бол нийслэлийн хэмжээнд энэ сарын 7-оос 23-ны өдрүүдэд эхлэх гэж байна. Бүртгэлд Mongolia системээр дамжуулан захимаар бүртгүүлэх боломжтой ч 18 хүртэлх насныхан харьяа баг хорон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Мөн цэргийн өргөтний үнэмлэхээ өргөдүүлсэн бол аймаг дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандах юм. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж баталгаажуулна. Цэргийн бүртгэлийн бодит үр дүн гарахад нөлөөлдөг нэг том шалтгаан бол иргэдийн маань шилжилт суурьшилт байгаа. Тэгэхээр хөдөө байгаа иргэн маань хотын төв суурьшсан газар ажил хөдөлмөр эрхлэх, худалдаа наймаа хийх, хувийн ажлаар зорчиж явахдаа цэргийн бүртгэлд хамрагдахгүй байх нь цэргийн бүртгэлд бодит дүн гарахгүй байгаад байгаа. За нөгөө талаараа мөн адилхан төв суурин газрын иргэд маань хөдөө орон нутагт явахдаа мөн гадаад улс орон зорчихдоо мөн цэргийн бүртгэлийг завсардуулах ийм нөхцөл байдал үүсдэг. Зарим хүмүүс цэргийн бүртгэлийг заавал өөрийн биеэр бүртгүүлэх ёстой гэж ойлгодгоос хамрагдахгүй үлдэх явдал гардаг. Тэгвэл бүртгэлийг тухайн хүний өмнөөс арга гэрийн төлөөлөл хийлгэх боломжтой хэлж байна. Тэгэхээр цэргийн бүртгэлийг улбаалж олон цэргийн тодорхой үйл ажиллагаанууд цаашаа хийгддэг. Жишээ нь дайчилгааныхаа нөөцийг дахин шинжилэн тогтоох, за мөн дайчилгааныхаа нөөцөд оногдох иргэнийхээ чанар байдалд бас тодорхой судалгаа, дүн шинжилгээ хийх, за түүнд улбаалж мөн оногдуулан данслагддаг нэг бүрслэн хийх үр ашигтай байдаг. За мөн хоёрдугаарт нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх тодорхой ажлуудыг зохион байгуулж явуулсны үндсэн дээр иргэнийг хугацаа цэргийн албанд хаах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, тэдэнд цэрэг их орон төслийг төлөвшүүлэх, за аж ахуйн нэгж байгууллагуудад мөн адил цэргийн батлан хамгаалах хууль тогтоомж үүргийн биелтийг нь баттгах, мөн сануулгах, за мөн хууль онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх гэсэн ийм олон ажил арга хэмжээнүүд явагддаг. Түүнчлэн бүртгэлийг зөвхөн жил бүрийн 1-р сард зохион байгуулдгаас энэ онд 18 нас хүрэх бүх хүмүүс бүртгүүлэх шаардлагатайг сануулж байна. Бүртгэл ажлын өдөр 8-аас 17, амралтын өдөр 9-өөс 16 цагийн хооронд явагдана.
Үзэгчтэй үргэлжлүүлэн цөөн хормын мэдээг хүргье. Улаанбурхан өвчнөөр өвчлсөн 14 тохиолдол шинээр бүртгэгджээ. Томууд ус өвчний дэгдэлд идэвхтэй байгаа энэ үед хүүхэд Улаанбурханы халдварт нэмж авч хүн дээр өвдөх явдал гарч байна. Ялангуяа энэ бага насны хүүхдүүд ой хүрээгүй тэр тусмаа вакцинд хамрагдаагүй хүүхдүүд илүү өвдөд, хүнд өвдөд идэг. Ийхүү харьцангуй намжаад байсан Улаанбурханы гаралт дахих магадлалтайг мэргэжилтнүүд анхаарууллаа. Онцгой байдлын алба хаагчид 72 удаагийн аюулт үзэгдэл ослоос 4 хүний амь насыг авран хамгаалжээ. Тодорхойлбол 12 дугаар сарын 29-ноос энэ сарын 4-ний хооронд улсын хэмжээнд нийслэлийн 8 дөрөг 13 аймгийн 20 суманд нийт 72 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэгдсэн байна. Үүний 66 нь ахуйн гал төмөр байсан бол 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. CNN агентлаг 2026 онд зайлшгүй очих ёстой газрын нэгээр орхины хөндийг нэрлэлээ. Хотын төвчрээ сошиал орчин гэх мэт зүйлсээс холдож болох дэлхийд дээрх цөөхөн газруудын нэг хэмээн онцлоод аялах явцдаа бүх юм барилдан үзэж, морь унаж, дэлхийд дээрх хамгийн цэлмэг тэнгэрт шөнийн оддыг харахыг санал болгосон байна. Тусаг агентлаг өнгөрсөн жил өмнгийн говьд байрлах ангараг гариг дээр амьдарч байгаа мэт мэдрэмж төрүүлэх Марс видеослийг онцолж байсан юм аа. Манай улс 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох сургуультаа олж 1964 оноос Braille үсгийг зааж эхэлсэн. Улмаар 2019 онд Монгол Braille бичгийн стандартыг батлан жил бүрийн 1-р сарын 4-ний өдрийг Braille үсгийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Уг өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэдэг бөгөөд Braille үсгийн зохиогч Луи Braille 1809 оны 1-р сарын 4-ний өдөр Франц улсад мэндэлж байжээ. Цагдаагийн байгууллага 1 хоногийн дотор 1869 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Тодорхойлбол өнгөрсөн хоногт 102 тусгай дугаарт нийт 1800 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 729 зөрчлийн шинжтэй, 90 гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэлийг шуурхай илрүүлэн урд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Улаануд хотноо футзалны тэмцээн болж байна. Тодорхойлбол энэ сарын 4-өөс 8-ны өдрүүдэд Улаануд хотын 360 жилийн ой зориулсан олон улсын футзалын цомын тэмцээн эхэллээ. Тэмцээнд 20 гаруй баг оролцож байгаас манай улсаас баг тамирчид оролцож байна. Тэмцээн ФСК, ЦСК гэсэн 2 том спорт цогцлборт болох юм байна. Өнгөрсөн жилээ даваа сүрэнгийн давагдорж олон улсын уралдаан тэмцээнүүдээс хэд хэдэн ялалт авчирлаа. Хамгийн сүүлийнх нь Жижигэн улсын нийслэл Грозны хотод зохион байгуулагдсан Муслим Магомаевын дурсгалд зориулсан олон улсын орхиын уралдааны Гран-при шагнал юм. Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн тэрбээр Владивосток хот дох Мариинский театрын Приморийн тайзнаа тэргүүн госол тушнаар ажиллан дэлхийн тайзыг байлдан дагуулж байна. Төрсөн нутаг Эрдэнэт хотоос Владивостокыг зорих замдаа нэрд тенор Ice Global телевизийн зочноор уригдлаа. Манай сурвалжлагыг хүлээн авч үзээрэй. Manumela sa non dormes tu dormiendo torna suriendo fammi campa. Давах сүрэнгийн давагт оржийн увдст хоолой Чичээнд жинхэнэ ялалтыг авчирч Гран-при шагнал төдийгүй үзэгчдийн сэтгэлэгч байлдан дагууллаа. Тэрбээр уран чадвараа Оросын тэргүүлэх тайзуудын нэг болох Владивосток хот дох Мариинский театрын Приморийн тайзнаа төгөлдржүүлж байна. Чечений уралдаанд чинь би Пучини нээсэн дурмаа, Турандот дурын нээсэн дурмаа, Неаполитанский гэдэг Италийн ардын дуу Торна Соренто гэд хоёр бүтээлийг дуулсан. Урлаг судлаачийн үзэж байгаагаар цэвэр таалмтгийн агаар, мах сүү, Монгол хоолойнд хүч гүн айс өгдөг байна. Манай улсын уран бүтээлчид Европын олон театрын тайзнаа тоглож, дуулж гайхшруулж байна. Оросын тайзнаа ажилласныхаа дараа Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн мөн Европын нэгэн тайзнаа тоглох төлөвлөгөөтэй байна. 11 сард Чеченээр уралдаанд ороод тэгээд дараа нь 11 сарын сүүлээр Итали руу яваад Италиасаа Болгар яваад буцаад Итали тэгээд Монголд ирсэн. Эстрадын дуучин хэрхэн дуурийн дуучин болов мөн Владивосток хотод хичнээн Монгол уран бүтээлч ажиллаж байна вэ? Нээлттэй ярилцлага нэвтрүүлгийн шин дугаараас хүлээн авч үзээрэй.
Эрхэм үзэгчдээ та бүхэнд глобал мэдээ даваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.